За сайн бацхан уу. Намайг дэвтэрж үдгээ кибер хаалгач чөлөө тэмцэх нийтийн төвийн хяналтын инженер байгаамаа. За би энэ удаа та бүхэндээ энэ Andromeda гэдэг хортой програмын талаар баг хэмжээний мэдээлэл хүргэх гээд слайд бэлдсэн байгаа. За бид нар одоо ингээд нэг хортой програм гэдэг юм ихлэ мэдхийн тулд кибер айлгүй байдал, кибер халдлага гэж юу юм гэдгийг талаар одоо эхлээд мэдэх хэрэгтэй болж байгаа гэсэн үг. Кибер халдлага, кибер айлгүй байдал гэдэг нь бол кибер халдлагад нь одоо мэдээллийн систем сүлжээ, төхөөрөмжүүд болон хэрэгслийн мэдээллийг устгах, түгжих, өөрчлөх, хулгайлах зорилгоор одоо хийгдэх зохион байгуулалттай одоо үйл ажиллагаа буюу дайралтыг нь болохоор кибер халдлага гэдэг байгаа. Кибер аюулгүй гэдэг нь болохоор одоо нэг тус халдлагаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, илрүүлэх, хариу арга хэмжээ авах технологи гэдэг багтаасан ойлголт нь болохоор кибер аюулгүй байдал гэдэг байгаа. За кибер халдлагын төрлүүд бол одоо түгээмэр тохиолддог төрлүүд нөх юм бол одоо хакердах буюу хакинг гэж байгаа. Хакинг гэдэг нь одоо чинь нэг зөвшөөрлгүйгээр нэвтрэх. Жишээ нь одоо нууц үгийн хулгайлах халдлага байж болж байна. DDoS халдлага буюу нэг серверийг ачаал дунгаах халдлага. Олон дахин тухайн сервер руу олон хүсэлт илгээх байдлаар Zero day халдлага буюу одоо шинэ илэрсэн эмзэг байдлыг ашиглах. Мөн хортой код буюу хортой програмын халдлага байгаа гэсэн хан түгээмэл тохиолддог одоо нэг халдлагын төрлүүд нь гэх юм бол үүнээс одоо бид нар нөгөө Andromeda хортой програмын талаар ярьж байгаа болохоор хортой програмаа ингээд дэлгэрүүлээд цааш нь явж байгаа. Нэр нь бол хортой програм юу юм бэ гэх юм бол компьютерийн сервер, програм хангамж эсвэл одоо нөгөө систем, гар утас, таблет, IoT төхөөрөмжүүд дээр сууж мэдээллийг хулгайлах, эвдлэх, устгах, эсвэл хяналтандаа оруулах хортой програмыг одоо хангамжийг л одоо юу гэдэг вэ? Malware буюу хортой програм гэдэг юм. Өөрөөр хэлэх юм бол одоо зарим нэг нь таны хувийн мэдээллийг одоо тухайн хортой програмууд гэсэн үг шүү дээ. Зарим нэг нь таны хувийн мэдээллүүдийг хулгайлна. Эсвэл зарим нэг нь тухайн төхөөрөмжийг ашиглах боломж болгоно. Одоо энэ жишээ нь одоо нөгөө ransomware халдлага буюу нэг юу яах байдлаар түгжих байдлаар зарим нэг нь таны компьютерыг одоо бусд руу халдлага хийхэд ашиглах буюу одоо нөгөө DDoS халдлага хийхэд аюу ах байдлаар одоо нөгөө бот болгоод таны компьютерч одоо вирустүүлээд бот болгоод тэгээд цааш нь өөр компьютерууд руу хүсэлтэд өөр серверүүд хүсэлт илгээх байдлаар одоо халдлага хийхэд боломжтой гэсэн үг. За ингээд хортой програмын төрлүүд гэдэг одоо түгээмэл тохиолддог одоо байдаг хортой програмын төрлүүд гэх юм бол одоо чинь хакерууд нь бол хортой програмыг янз төрлийн хортой програмыг бүтээдэг. За түгээмэл тохиолддог хортой програм чинь одоо вирус гэдэг нь бол өөрийнхөө компьютер доторх файл одоо бусад програмууд тараахдаг хортой кодыг л одоо вирус гэдэг. Жишээ нь одоо флаш дискнээс нэгэн Word-ийн файл компьютерт хуулаа гэж бодоход нөгөө тухайн Word-ийн файл нь вирус агуулсан байгаад таны компьютер бусад файлууд нь эвдрэх эсвэл өөр газарт халдварлаж эхэлнэ л гэсэн үг. Урьдчилан сэргийлэх арга хэмжээг л одоо антивирусын програм ашиглах, үйл мэдэгдэх файл, програм нөхөөс болгоомжлох, эсвэл нэг USB Plus гадаадас диск зэргийг шалгах. За түгээмэл тохиолдох дараагийн хортой програмын төрөл гэх юм бол торжон харс бай. Торжон харс гэдэг нь өөрийгөө энгийн нэг хэрэгт програм мэтээр харуулдаг боловч хэрэгтэй програм мэтээр харуулдаг боловч одоо таны компьютерт хортой үйлдэл хийдэг. Жишээ нь одоо компьютерийнхаа хурдлуулах супер програм гэсэн нэртэй програмыг татаж суудаг бол тэр нэг бодит байдал дээр бол таны нууц мэдээллийг хакердах, дамжуулдаг торжон вирус байж болно л гэсэн. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ найдвартай их сурвалжаас програм татаж авах, антивирусын програмыг ашиглах, системийн үйлдэлийг одоо тогтмол шалгах процесс гэсэн үг. Дараагийнх нь бол одоо өт гэдэг нь бол одоо worm буюу өт нь болохоор өөрийгөө одоо маш хурдан хуулж интернет сүлжээгээ тархдаг. Энэ нэвчлэн файлыг эвдэх, сүлжээг удаашруулах зэрэг хор хөнөөлөг учруулдаг. Жишээ нь одоо I love you нэртэй мэйл вирус нь бол олон сая хэрэглэгчийн компьютерыг тархаж файлуудыг устгаж байсан. Үүнээс урьдчилан сэргийлэх юм бол одоо үл мэддэх мэйл хавсралт нийхгүй байх, сүлжээний хамгаалтаа сайжруулах байна. За дараагийнх нь
ортой төрлийн програмд бол одоо ransomware буюу нөгөө барьцаалах вирус гэж яриад. Энэ нь болохоор таны компьютерийн файлуудыг түгжээг нь тайлахын тулд танаас одоо мөнгө нэгтдэг төрлийн ортой програм гэсэн үг. Одоо жишээ нь одоо 2017 онд болсон WannaCry халдлагаар дэлхийн нийтдээ 150 гаруй орны 200 гаруй компьютер 200 гаруй компьютерт халдварлаж хэрэгжээс мөнгө гэж байсан. Урьдчилан сэргийлэх гэдэг нь бол одоо чухал файлуудыг гадны төхөөрөмжөөр хадгалах, бэкап хэлбэрээр одоо компьютероос өөр дахиад cloud сервер дээр ч өөр байдал давхар бэкапч хадлах хэрэгтэй гэсэн үг. Програм хангамжуудаа тогтмол шинжлэх, антивирусын програмаа суулгах. За дараагийнх нь ортой төрлийн програм нь бол одоо тагнах төрлийн програм буюу одоо spyware гэсэн үг. Spyware нь бол таны компьютерт үйлчлэх хянаж мэдээллийг хулгайлах зорилттой хийгдсэн ортой програм шүү. Жишээ нь одоо та одоо таны компьютерт spyware програм халдварсан бол таны гаргаж байгаа товчлууруудыг одоо хакерууд дарж байгаа товчлуурууд нь хакерууд одоо юу харах боломжтой гэсэн үг. Нууц банкны мэдээллийг ч одоо ингээд нэг одоо таны товчлуурыг чинь дарж байгаа даралтаар чинь мэдэж аваад хулгайлаад авах боломжтой гэсэн үг. Урьдчилан сэргийлэх арга нь бол антивирус болон анти-спyware програмуудыг суулгах, үнэгүй програмд авахтаа болгоомжтой байх гэсэн үг. Дараагийн ортой төрлийн програмд одоо бидний яг ярих гэдэг нь Andromeda төрлийн ортой програм буюу одоо энэ юу гэсэн үг. Botnet буюу бот гэсэн үг. Botnet нь хакеруудын алсын удирдлагатай зомби компьютер болгож байгаа гэсэн үг л дээ. Одоо компьютер дээр суухаараа Botnet гэдэг нь болохоор одоо хакеруудын хяналтанд орсон олон тооны компьютер ухаалаг төхөөрөмжүүдийг одоо төхөөрөмжийн сүлжээ юм. Энэ болохоор бот буюу нэг тухайн халдварлагчсан компьютер үүн дээр нэмэх нь одоо network буюу сүлжээ нийлээд одоо botnet гэсэн үг гэсэн. Одоо тэгээ botnet-ийн халдлага төрсэн компьютерийг бол одоо нөгөө зомби компьютер гэдэг байгаа. Хакерууд нь эдгээр зомби компьютерийг нууцаар удирдах, халдлага их мэдээллийг хулгайлах, спам тарах зэрэг ашигладаг. Одоо жишээ нөгөө зомби болсон компьютер чинь хакерууд ашиглаад нөгөө DDoS халдлага гэж болж юм. Эсвэл өөр олон төрлийн ортой програмуудыг суулгах байдлаар ашиглана гэсэн үг. Хэрэглэгчд өөрсдийн компьютерийн ботнет босныг одоо мэдхгүйгээр удаан хугацаанд ашигласаар л байдаг. Одоо зомби компьютер боснууд мэдхгүйгээр гэсэн үг. Тэгээд ботнет буюу алсын удирдлагатай зомби компьютер чинь одоо энэ хамгийн том жишээ гэх юм бол одоо Miara буюу ботнет нь болохоор 2016 онд болсон. Энэ болохоор нөгөө IoT буюу ухаалаг төхөөрөмжүүд рүү халдаж интернетийн сүлжээнд хамгийн хүчтэй DDoS халдлага хийсэн байгаа. Үүн дээр одоо жишээ нэг том платформуд болохоор хэдэн цагийн турш одоо нөгөө унтарсан, удаашсан байхаа ч юм уу бий болсон халдлага. Энд одоо чинь өртсөн гэдэг нь Netflix байна, Twitter байна, Reddit байна. Дараагийнх нь одоо жишээ нь бол одоо олон жилийн турш банкны мэдээллийг хулгайлах, зээлийн картын мэдээллийг дамжуулах зорилгоор ашиглагдаж байсан одоо ботнет одоо компьютер дээр нь бот хэлбэрээр суучаад таны компьютер бот болчихсон төсөн гэрнээ тэгэл ингээд таны одоо банк санхүүтэй холбоотой мэдээлэл чинь хулгайлж ирсэн үйл ажиллагаа хийжсэн гэсэн үг. За ингээд одоо ботнетийн талаар бид ярьж одоо ингээд Монгол улсын интернет сүлжээний орчинд одоо кибер аюулгүй занал буюу нөхцөл байдлын талаар одоо 7 тутмын тайлан мэдэн дээр одоо ингээд тухайн 7 хоногт илэрж байгаа одоо хортой програм одоо юугаар нэгэд англиад гарах юм бол одоо Andromeda гэдэг хортой програм нь бол нийтдээ 73%-ны 31% нь бол хамгийн их нийтэлж байгаа гэсэн үг. Тэгээ мөн одоо HTTP scan 10.91% гэдэг энэ бол яг нэг юу төрлийн гэсэн SOX DAO systems гэх мэтлэнгийн байдлаар одоо ингээд яхад бол Andromeda хортой програм нь болохоор тухайн 7 хоног одоо Монгол улсад одоо илэрж байгаа одоо олон улсын хандлагын хэрэглэх систем дээр илэрж байгаа одоо тайлан мэдэн дээр хамгийн өндөр хувийг нийцэлж байгаа. Andromeda төрлийн хортой програм нь бол одоо олон төрлийн хортой програмуудад системд одоо хамтарчуулах, тараах, удирдах, бот болгох боломжтой. Энэ голчлон нэг одоо интернет хөтөч одоо дээр бүгсэн форум буюу нэг форум дээр бүгсэн мэдээллийг мөн банкны мэдээллийг хулгайлах өөр олон хортой програмуудыг суулгахад ашиглаж байсан. Andromeda эсвэл Andromeda bot гэж нэрлэгдэх энэхүү хортой програм анх 2011 онд
цахим орчин халдлага очвол байсан ба түүний очвол хамгийн гол хор уршигтай үйл ажиллагаа нь бол бот сервис буюу өөрийгөө ажилуулах тийм үү вектор буюу системд байнга орчногдох холболт тогтоох явдал байсан. Одоо чинь вектор буюу систем байнга орчногдох тухайн компьютер одоо бот болоод зомби компьютер бот болсон байгаад нэгс одоо цаанаа одоо систем тухайн компьютерд бол одоо мэддэхгүй байхаар бол байнгын орчин тогтнож яана л гэсэн үг. За иймд одоо тухайн төрчлийг бууруулах, арилгах зөвлөмж одоо халдвар авсан буюу одоо бот болсон компьютерийг одоо цэвэрлэхийн тулд бол 2-3 арга хэмжээ авахд болж байгаа. Энэний одоо бид нар зааврын нуурын доор харагдж байгаа линкийн дээр бол одоо бид нар энэ гараж дахь заавар гэдэг одоо Android ордог програмын зааврыг бид оруулсан байгаа. Одоо энэ дээр одоо гараар шатах буюу юу яхахын тулд одоо төвөрлөхийн тулд эхлээд тухайн вектор орчинд ажиллаж байгаа процессыг олж устгах, мөн регистр дэлгүүр дотор байгаа регистрүүд нь олж устгах, мөн орто кодын системд хуулж байгаа зам буюу байршлыг нь олж хандаж байгаа харилцах файлуудыг нь устгах байж гэмээ. Одоо бид нар энэ тухайн орто програмыг өөрхөн компьютероос устгаж болно гэсэн үг. Энэний заавар нь болохоор одоо энэ манай цахим хуудасны доор харагдж байгаа линкэн дээр байгаа гэсэн үг. Мөн тухайн орто програмыг одоо систем дахин халдвар төрөхгүйгээр сэргийлэхийн тулд одоо бид нар нөгөө вирусны програм, антивирусны програмуудыг суулгах, мөн тухайн үйлсийн систем компьютеруудаа байнгын апдейт хийж байх. Стакс одоо чинь бол бидэрт бол хамгийн энгийн жишээгээр бол одоо Windows Defender-ийг буюу өөрөх нь үйлсийн систем дээр байдаг вирусны програм эсвэл одоо malware буюу одоо нөгөө үнгүй ашиглах боломжтой энэ програмуудыг одоо байнгын асаалттай real time горимд нь апдейт байнгын хийгээд ингээд ажиллаулаад байх юм бол бид нар бол тухайн орто програмуудыг буцаагаад нөгөө ус дээрх аргаар устгасан ч эргэн суух одоо юу агвал гэсэн сэргийлж байна л гэсэн үг. За ингээд анхаарал хандуулсан баярлалаа. Одоо ингээд манай кибер алгадчилтад тэмцэх нийтийн төвтэй холбогдох бол одоо доор харж байгаа вебсайтууд бол байна. Мөн холбогдох утасны дугаарууд нь байна. За анхаар тавьсан баярлалаа.